Uganda Club. Зээх цаг хэд болж байна ээ. Чи юу хийгээд байгаа? Аа юм чи. Оо, тэгмээр дээ тийж ганцаараа. Гэхдээ зочтой үлээгэл. Тэгээ та юу? Манай дээр шинэ вайн ирсэн шүү дээ. Уух уу. За нэг өрсөн зочд маань ирэхээр лууж идэх явуулъя да. Ахта хончор хийчдөө. Хончор уух юм уу? Пим юм уухгүй маа нэг өсөн болох юм уу? Би гэгэрсэ. За. За юм таалаад дуслаа. Юу тоглоод вэ? За би өнгөрсөн нэвтрүүлгийн Баярлалаа. комментиг тааллаа. 300-аад коммент байна. За. Нэг сони юм их баха. За. За ер нь хүмүүс их стресстэй байгаа юм байна өө. 300 гаруй комментны 90% нь дандаа сөрөгд. Тийм үү? Тэр 300 гаруй комментны 80% нь ихэнх нь ирчүүд. Тэр ирчүүдийн 80% нь дандаа 40-оос дээш насныхан бай шүү. Яана ч. Намаа хэлээд байгаа юм шиг болчихлоо. Харин тий. Танаа үеийн ихэнх байна гэсэн үг байхгүй юу? Булаа шаарна. Танаа үеийн цаашаа би гэртээ ингээл компьютер ухаал хэрүүлэгээ сууж идэг юм уу? Дандаа л хэрэлдээ сууж байгаа юм. Би тэгдэг болохоор бодлоо ярихгүй. За би юм тийм л дугуулсан дурлаа дээ. Яг бүгдээрээ биш л ахaltaа хэсэг бүлэг тийм хүмүүс. Би бүгдээрээ гээгүй. Гэхдээ Яг тэр комментэнд байгаа хүмүүс. яг тэр усууд дотор мониторинг хийж үзээд жинлээд хэмчгээр тийм нэг ингэж дундаж дүрэн тэр юм байна шүү дээ. 40 гаруй насны эрэгтэй тэгэл утсан дээр юм уу компьютерийнхаа арталд хавийн имийг л хил хамаа билүүдэж муулж сайлцуудаг л улсуудын нийтлэг дүртөрхийн Амар үгүй л штэ. Хээ би бүр амар үгийг манайхан л хэлнэ гэж. Тэг хэлчихгүй би. Яшиг юм уу? За одоо би гээ тэгээд энд үзэх юм үлдэхгүй үз. За тий ястай зөндөө олон би бэлээ шүү. Танаар сони байна. Та гой юм ярьдаг та. Гэхдээ одоо өнөөдөр чинь 2021 оны сүүлчийн юм гараг манай сүүлчийн нэвтрүүлэг оны Тий. 22 онд бид нар шинэ дугаараар уулзсан шүү. Манайг таны Бидний. За бидний. Та бидний. Тэгэд би зөв бодож байна л да. Нэг он дууслаа хүмүүс ингээд л бүгд л баяр цэнгэл амжилт бүтээл ярилцаад өвлийн өгнөөсөө биелэг авдаг үед бас юуг алдчихв хэнийг бид нэр алдчихв гэдгээ бас жоохоо эргэж хармаар бодмоор дурсмаар юм шиг санагдлаа. Бас тийм тий. Урлагийнханд хэвлэл мэдээллийнхэн жоохон хатуу халтаа жил болцсон болов уу гэж би харлаа л да. Шарууга бидний дунд байхгүй болж бурхны орондоо дэвшсэн он байлаа. Нэрт балетмейстер Монголын балетын эцэг Жамин Даггуй бас дэвшлээ. 21 онд шүү дээ. За тэгээд жүжигчд бол Дэмэд Баатар маань байхгүй байна. Хөгчөн хэмээх Дамдангуй байхгүй байна. За тийм одоо нөгөө дуучтаас гэвэл одоо Баязада маань байхгүй, Шигтгээгийн Жирийн Монгол охин дуулдаг Цогоо маань байхгүй, Хошин урлагийн жүжигчин Батцайгаа байхгүй. За одоо Баян Монголын удирдаач төрийн шагналт Ганбатгаа байхгүй гэл. Миний хамгийн үзэх дуртай байсан хөлбөмбөг тайлбарлагч Балжины мах байх. Хэвлэн дээрээс үгэл Балжингаа байхгүй. За манай агентлагийн алтан хоолой болсон Бям цогт маань бас байхгүй. За гадагш ярих юм бол миний хувьд Маркс Энгельс Ленин болсон бурхан багш шиг байсан. CNN-ийн алдарт ярилцлагын мастер Ларри Кинг байхгүй гэж тийм. Тэгээд тэр улсууд Тэнгэрийн орондоо нэвтрүүлгээ хөтлөөд дуугаад жүжиг киногоо бүтээгээд явж байгаа байлгүй те. 22 он ийм мэдээ багтаа тэгээд үнэхээр амжилт бүтээл дүүрэн байх биз. Мөгөнч ингээл баяр хөрхөн болгон хөөрч баярлал тогтлол тий. Гой баяр баясгалантай байх хэрэгтэй байтал нөгөө талдаа бас тэгэл уй тургууныг давуулах юм да. Тийм би тэгээд би бол ингэдэж штий. Шинжилээр ингээл баярлалдаг мөртлөө бас нэг юм хөнгөн гоныг төрөөд байдаг штий. тийм тэгээд нөгөө нэг тийм эртэд манай нэг зочин энд ус дүүрэн байна уу эсвэл хоосон байна дундуур өнөг асуудагтай адилхан бас нэг хүн төрсөн өдрийнхөө баярыг тэмдэглэх дургүйг нь яагаад гэсэн чинь хүн болгон нас нэмсний баяр гэдэг шүү дээ. Шинэ оны ч гэсэн адил. Гэтэл бол үлдсэн амьдралаас хорогдож байгаагийн баяр гэж нөгөө талаас нь гуниглж бодох юм бол бас үнний хувьтай шүү гэж нэг хүн хэлсэн байдаг юм билээ. Тийм тэр ч үнэн шүү. Эмэгтэйчүүдийн үед нас нэмээд л хөгшрөөд л жоохон баярдагч байна.
Боо бах маань жоохон Гунигтай. өнөгтэй байгаа юм байна. Хөнгөн. Гэхдээ өнөөдөр манай зочд бол гониглох шалтгаан бидэнд лав олохгүй. Өөх тийм үү? Өөдрөг мэдээний эзэд байгаа өөдрөг уур амьсгал инээд хөр бэлгэлдэг ажил мэргэжилтэй бас нэг ирхэн байгаа. Тийм болохоор өнөөдөр бол бид шар буудан дээр клубтай бол Гуниглахгүй. гониглохгүй, уйдахгүй хөнгөн жаргал давтаад гэдэг шиг болохгүй. Хин бэ тэр хоёр жачин чинь. Гүн мөн хартай. Бүр сониучрахад. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байгаа. Нэг нь болохоор өмнөх нэгэн дугаар дээр манай Тэлмэнгийн гэлах гэлтах ганган сайхан үйл явдлын эзэн болсон гэж хэлсэн эмэгтэй хүн байгаа. Хин билээ? Дэлхийн авраг хүндийн үргэлтийн дэлхийн авраг. Өө нөгөө ах цэцэг юм уу? Тийм. Нөгөөх нь бол тийм хүнд биш хөнкөө 10-20 грамын харандааны хүчээр биднийг инээлгдэг ажил мэргэжилтэй миний бас нэг сайн найз ах маань байгаа. Ийм хоёр хүн Хин би тэр нь заяастай. Юу сэтгүүлч юм уу харандаа марандаа. зураач. Зураач юм. Харандаа гэсэн зураач бол тар. Боо баха. Энэ дэлхийн аврагтай би селфи авахулж болох уу? Гэхдээ таны л дур. Тэгээд бүр би зөвхөн селфигээр хязгаарлаад өнгөрөөсөө гэж бодохгүй. Оны отхон дугаар дээр гуруулаа суугаад зочдтойгоо үйлчлүүлэгч нартайгаа халуун яриа өрнүүлвэл ямар вэ гэж. Оо баярлалаа тэгээ. Тэгвэл цог суугаад юм яри. Окей би хончроо аваад явлаа. Энд сууж хүлээж. Оо ямар гоё яли. Али миний би энэ селфи авна ерөөс. Uganda Club. За ингээд амлсан ёсоор манай хоёр зочны эхнийх нь юутач өвлийн жавартай өдөр миний урилгыг хүлээж аваад манай клубийн манаа гэж хэлж болох юм байгаа үстэй. Болно шүү дээ. Одоо баяр таних болцсон шүү дээ. Юу нэгж байгаа товцоо цогмж танаа эзэн болно. Нэг өдрөө захирчин болов сууж битээ гайхаараа. Шар Яах юм болж юм? таныг ер нь тэгээд ирсэн газар руу сурсан дөө гэж Монгол үг байдаг даа гэж удаа хөрөнгө оруулж байгаа үг гэж яах юм чинь. Welcome to Mongolia гэдэг шиг болно шүү дээ. Баярлалаа. Шар буудан дээр маань соёлын гавь зүтгэлтэн Самандрын Цогтойр гэдэг эрхэм хүн ирээд байна. Тэгээд сайхан үйлчж байна уу? Сайхан. Урилга хүлээж аваад одоо Уганда клубт ирсэнд баярлалаа. За. Баярлалаа. Би ч бас баяртай байна. Баярлалаа. Нөгөө та ч бие барих шүү дээ. Тэгээд гайгүй бит хоёр өмнө нь бас нилээдгүй олон аялалд дөрөв харшуулж гэх юм уу та. Өөр юм харшаагүй. Хөдөө гадаагаар идэг явж байсан болохоор би бие барьж цомцгонож дүр бүтээхгүй гэж найдаж байна. Яагаад би тэгж орчил хэлээд байна гэхээр зарим нэг үзэгчд маань нөгөө энийг ярилцлага гэж ойлгоод байна. Телевизийн сонгодог форматны ярилцлага гэж. Бид бодохдоо бол нөгөө энэ Уганда клубт уулзаж одоо бидний хаар ярианы хэлээр буу халж хөөрөлд ярилцлага биш хөөрөлдөө юм уу та? Тэгээд надд бол эсрэгээр айгу таалагдаад байгаа шүү дээ. Энэ олон сериосны ч юм уу нэг хов живийн чанартай ч юм уу тийм сонь ярьцлагуудаас илүү онцлогтой зохиолтой гоё нэвтрүүлэг гарч ирлээ гэдэг баяртай байна. За гялалаа. Хүмүүс тийм концепцийг ойлгохгүй байх шиг байна тийм эхлээд. Аяндаа дасах байх. Асгуулгуудээ нөгөө Тийм. Гинт нэг юм нөгөө дали асуулт гэдэг шиг нөгөө шал өөр төрлийн нэвтрүүлэг орж ирэхээ жоохон цочирдсан юм болов. Бүх юм нөгөө сериосны байх албагүй шүү дээ. Одоо телевиз гэдэг чинь одоо ихэнх хэсэг нь л одоо entertainment байх хэрэгтэй шүү дээ. нөгөө хариулахгүй ч байж болно гэдэг шиг юм тийм хоёулаа тийм сериосны юм ярихгүй гэж Мэдээж. найдаж байгаа шүү гэж. Ковидтой 21 оныг яаж шуухан барвдаа гэж. Гэхдээ яах вэ? Бид нар ч одоо угаасаа л уран бүтээлч хүмүүс чинь нэг угаасаа л нэг юм ковидтэй хөл өрөөтэй юм шиг л амьдардаг хүмүүс. Урландаа юм хаягаал. Тэгээ нэг тийм зарчмын хувьд бол өөрчлөлт болсонгүй. Арай л удаан байв да. Та одоо өглөө 9 цагт мөн 8:30-д очиод хурууны хийгээ уншуулад ч юм уу жижигүртээ бүртгүүлээд очдог ажил гэж байна уу? Баггүй. Сүүлийн хэдэн жил ингэж амьдарч байгаа. Ер нь 2000-аад оноос хойш л ер нь тэгэл Шин зүүн чөлөөт уран бүтээлч гэдэг тий. Тэгээ энэ дээр юм дасчдаг юм байна. Энэ ялангуяа уран бүтээлч хүнд бол нэг зөв ашиглаж зөв байж чадах юм бол их зөв амьдралын хэм маяг. Тэгээ өөрөөгөө олсон дэх баяртай л байна шүү дээ. Учиргүй хармаа хотод төрөвч интерлүүн өнгөсөн хэрэг болох үед тэг яаж амьдраад байна одоо таны одоо орлого мөнгө рүү орох гэдэг шүү дээ. Тэгэхгүй би тэрийг ойлгодгүй шүү дээ. Ямар ч байсан амьдрч чинь өргөчөнд бол хоёр ил мах байгаа даа хажуугаар нь пензменз ном зам аваад ахыг бодоход орлого байх шиг байна. Гэтэ яг нөгөө одоо жишээлбэл хүмүүс хүртэл гайхаад би бас одоо надд бол тийм уул уурхаа ч юм уу янз бүрийн юм байхгүй. Яг ингээд та зурлаа тэгээд баг тэр Twitter, Instagram, Facebook энтертэй тавиал тэр дорол олны хүртэл гэх юм уу албан үгээр бол гэрэл зөгчих юм биш үү? Тэгээд тэр чин
борлогдох ямар ч тийм боломжгүй ингээд зүгээр л өнгө хуваалцж штэ. Шог зураг зураад хөрөгчөндөө 2 ба түүнээс дээш килограммын мал аж ахуйн бүтээгдэхүүнтэй байна гэдэг чинь бол амьдраад байгаагийн тэр цаад орлого их үсэр үе юм. За яг би тэгж бодоод шүү дээ. Энэ нөгөө одоо юу гэдгийг их гоёор хэлвэл нөгөө намайг хичээж явах нөгөө тэнгэр харж байгаа юм бол гэж бодоод байна. Ямар ч байсан нэг энэ хүнийг өсөхгүй байлгаад бай гэдэг нэг. Эзэн хичээж байгаа чинь заяа нь хичээе гэдэг давхар хичээе гэдэг аюулаа. Тэгээ заяа гэж нөхөр миний ардталтай байх шиг. Гэтэ мэдээж бол би нэг одоогийн одоо хамгийн энэ бест дээр гэж үзэж байгаа энэ амьдралынхаа хэм маягаас урууна гэж өөрөө бодохгүй. Энгүүрэл тусах. Пянц гэснээс та амар их пянцны цогцолготой гэсэн шүү дээ. Тэгээд би энэ дээр бол хөгжим сонсхын гэх юм бол зүгээр шууд чихвч зүгэл уцаараа сонсож байна. Та болохоор ингээл амар зардал мөнгө гаргаал бүр ингээл хөдөлмөр гаргаал заавал тэрийг танаа одоо пенсионерхан гэж сонсох шаардлага яг юу вэ гэм бол цуглуулдаг тэр хүмүүсийн тэр мэдрэмж тэр имийг бол нөгөө өөрөө тэг цуглуулж ижил ойлгоно нөхөөс биш одоо жишээлбэл өнгөнөөр тэгж нөгөө нэг дүгнэхэд хэцүү л те. Тэгээ магадгүй хөгжим намайг айгу нэгдүгээр айгу даяаршуулсан юм шиг байна. Одоо хувийн сургуулиудын юу шүү дээ. Дэлхийн Монгол үнийн хөгжүүлнэ энэ гэж манай орчлын энэ яг тэрэн шиг намайг нөгөө дэлхийн хүн болгож хүмүүжүүлсэн байна. Бүр хаавс дадын доонош. Үзэл сурталын цензуртай биш шүү дээ. Барууны хөгжим сонсоод Pink Floyd Queen тэр үуч олоо сонсч л байлаа шүү дээ. За тэгээд миний одоо амьдралын юу дуршид маш том хань болсон. Одоо готор зоохот одоо мэрэгэн зөвлөгч юм уу намайг тайвшруулдаг, релакс хийдэг. Мэдээж миний амьдралын одоо хантай бол зөөрлөхгүй л дээ, хөрөхгүй л байх одоо нэг хэрэгэтэй. Тэгээ одоо нөгөө гих мэтийн маш их одоо над өгөөж өгсөн болохоор би үнэхээр тэрнээс салж чаддгүй л та. Таны цуглуулгын дотор хамгийн үнцэнтэй бенз ямар бенз байна? Бас нөгөө далий гэдэг шиг. Би одоо энэ нөгөө Жоржиг бас сонирхоод байгаа. Энэ аягүй чухал дээр байхгүй. Манай би бол одоо манерыг нөгөө унгалдаагийн шап болоосаа илгийх гоё юмртай болоосаа гэж бодож байна. Энэ нөхрийн нөгөө арьсны өнгөн төр чинь бас нэг эмзэг мэдрэг сэдв те. Одоо бид нар чинь нэг 10 жил баруун жилд байхдаа Орос ном зохиол янз бүрийн юм унших чинь тэн дээр чинь негрээ өчсөн байдаг байхгүй. Тэгээ нэг нэгэрэгээ хэлээ сурцсан. Тий. Тэгээ Америк тэр чинь анх явсан чи юу та тэгж хэлвэл одоо бол дуудуулаа шүү. Тий. Тэр чинь нэг нөгөө жамжааг хэлдэг шиг ийм доромж маягийн үг байна. Тэгэхээр одоо шинжлэх ухааны хэллэгээр хэлбэл юу юм? Одоо арьсанда агуулсан хар бараан өнгийн тэр пигментийн ашигтуулын коэффициент өндөр бодгал гэх юм уу? Бараг тэгж мэгчтэй. Хар бараан нөгөө пигмент агуулсан гэснээс муу яврын нэг хөрхөө онгой байдаг байхгүй. Манай нөгөө голоо танкн дээр нөгөө хэнтэй хаккота хамтл явж байгаа юм л да юм хөөцөлтөл. Тэгээ голоо банкнд ажиллаж исэн нэг эрлиц хүүхэд байт юм байна. Яг ээж нь Монгол аав нь өнгө тарьстай. Тэгээд харахад тэгэл нөгөө мөөхөд давар онгой яриад яасан чинь нөгөө хүүхэд чинь л учиргүй инээгээд байна гэсэн чинь өө муу харнахоо ч ойлгож ийн бас инээж юм гэсэн. Юу муу яварга болдоо наа чи Монгол хүүхэдтэй Монгол хүн чинь монголоор ойлголгүй яах юм гэсэн чинь муу явар гэс юу ангуудаа манай гахаа хайчуу хакка тий айгу урд нь яг их мэдрэмжтэй байсан шүү. Сая ч нөгөө гид ангууд муу хоцочлаа шүү дээ. Манай хоёр дахь зочин ирсэн байна. Цөмөр хамтдаа өгтөө авъя. Хэн байх гэдгийг би бол одоогоор нэрийг зарлахгүйгээр юу тач гэсэн шар буудан дээр өрчий. Тэхүү. Сайн байна уу? Би. За сайн байцгаана уу. За сайн явж ирвэ. Сайн байна уу? Одоо тавьч одоо баг инх өстой юу гэж. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн уу? За ишээ. Сайн. Сайн уу? Аваргаа гэнэ ч тий. Сайн аварга. 10 литрийн 2 витаминтай ус өрөөд нэг 20 м алхаж чаддгүй юм чинь миний хувьд бол хүн гэж тий. За үзэгчтэй танилцуулах шаардлагагүйгээр таньж байгаа байх. 2021 оны манай нэвтрүүлгийн хамгийн отгон дугаарт манай отгон тэгээд бидний омогчлыг төрүүлсэн дэлхийн аварга анх цэцэг маань хүрэлцэн ирлээ. Урилгыг хүлээн аваад ирсэнд баярлалаа. Бодвол ингээд хэдхэн хоногийн өмнө аварга болцсон эх орондоо тэр тэмцээн уралдаанаас эргээд ирсэн амрах шаардлага байсан биз. Тэгээд амраахгүй одоо хэвлэлийнхэн араас нь ан гөрөө хийх шахам болж байгаа биз.
За бодвол тэгээд нөгөө шинэ жилд давтж байгаа учраас тэн дээр ч үг хэлээд өгөөч, хондог өргөөд өгөөч, шагнал гардуулаад өгөөч, шагналаа ярьж аваач гэсэн улсуудын очир дараалал бол ойгүйхэн байгаа үл гэдэг. Нөгөө амлсан юм аахгүй. Тэгээд өгч гэнэ үү? За баярлаа. Юуны өмнө ингээд телевиз үзэж байгаа үзэгчдтэй бас те тухайлах чаа шинэ оны минь төргий тэгээд та бүхэнд бас ингээд намайг урьж оролцоолж байгаад бас маш их баярлаа. Ирсэнд баярлалаа гэжтэй. Миний өдөртөө өргөдөг юмны хамгийн хүнд нь баг энэ баха. Хэдэн грамм ч тий. Цогоо авах бол харандаа хэдэн грамм байдаг? 10 грамм, 20 грамм. Бидний амьдралын хөвшил бол нэг тийм айхтар спортлог биш байх ажил төстэй юм гэвэл. Тэгээ тэр утгаараа бид нар нөгөө илүү их барах гэж байгаа байхгүй. Тэгээд чи одоо яг олимпийн нөгөө медалаас нэг бас нэг жоохон хитгэн нөгөө баг зүрүүгээр мултраад нөгөө хэлж ийсэн дараа нь бидлэгийн авраг болно гэдэг. Тэгээд тэр айгүй гоё үг. Тэгээд хэлсэндээ хүрээд одоо эр хүн хэлсэндээ мэлтмөр харайсандаа гэдэг үгийн утгыг өөрчлөлтөн тэгж нөгөө гоё амжилт гаргасан чинь баяр хүргэе. Тий. Одоо бор зүрхээр үзнэ гэдэг бол үнэхээр ас широг хэлдгээр алаам байхгүй. Тэгээд юу ч чамайг заавал гаргаж байгаа байхгүй. Бүр ингээд одоо ямар ч одоо юу гэдгийг та нарын нөхцөл бол мэдээж ядуу шатуу орны хувьд бол тэр мээр тэр байр сууц хоолунд энэ витамин янз бүрийн юмнаас өсвөлэл нэг хангалттай биш л байгаа. Бид нэр 14 он бахад ч Солонгос тамтарсан бэлтгэлээр очижсэн. Бидний хувьд амар үнэтэй байхгүй юу? Тэгээ штангийн гутал бүс цирко гэл тэнгүүд доллараар хэмжээтэй тэр хэр чинь тэгэл одоо жишээ нэг $200 за дундаж гутал нэг $200-тай байж ихэд Монгол мөнгөөр 500 гаруй 600 мянга төгрөг гэхээр за жоохон баг цалин томны сарын цалин байгаа байхгүй. Хожоо гутал ирдэг. Тэгээ хожоо гутал аваад жилалаа салаа төмсдөг. Тэгээ яаж арга гутал заалах гэд боддог гэсэн солонгосууд тэр ингээд хөвчдөг шинэ хүүхэд орж ирэнгүүт шинэ гутал бүс зүгээр шидэт байгаа юм байна ши. Тэгээ өөрөг мөрөнд зүгээр ингээл тэгэхэд нэг амар гоё матархалт төрж ирсэн. Монгол улсын засгийн газар ерөн за эсвэл нөгөө нэг ямар нэгэн спортын холбоот нь ч юм уу амжилт гаргахаас өмнө их тоодгүй юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг ингээл ивент итгээл одоо ингээл харж байгаа гутлан дээр хүртэлтэй амжилт гаргаж иж одоо бол гутал бараг ахуулдаг болоод байгаа юм. Тэгээд тэрнээс өмнө нь бол ер нь бол тоодгүй бах тий. Жохон бахад бол зардалгүй галаарангууд тийм ямар спорт гэдэг ингээд юм тэр гэл ингэдэг. Одоо манайхан ч гэсэн ер нь тийм асуудал зөндөө байх штэ. Энэ тэмцээнд яваад энэ медаль авч магадгүй. За энэнд явах зардлыг гаргадаг. Энэ тэмцээнд яваад медаль авахгүй чи энэ зардлаар яах юм. Тэр хүн асар олон тэмцээнд оролцож туршлага суу тэгжиж тийм бид нэр айл жоохон бахад тэмцээнд дараад ардаа 2 3 хүн үлдээчихсэн тийм хамгийн сүлд орохгүй байх юмсан тэл гэж боддог гэсэн шүү дээ. Жоохон бахад тэмцээнд. Юу авраг, юу дэлхийн авраг алтууртаа тэгээ одоо ялангуяа ингээд ийм нэг төгөөмөл биш спортоор ингээд амжилт гаргаж байгаа мундаг байгаа байхгүй. Айгүй түүхэн ачаал бүгдэлтэй араас айгүй урам олон тэр зүйлийг дагуулах өстой булган сүлттэй мундаг алтан медаль байлаа. 2008 оноос энэ олимпиас ч хойш энэ хавийн секс дугуйлангуудаар чи нөгөө жудо бокс чинь хүүхдүүдэд хүмүүс маш ихээр оч бүртгүүлсэн шүү дээ. Одоо энэ анх цэцгийн амжилтын араас бол штангист октоодыг ялангуяа бэлдэх тийм бум болох бол хүмүүс ер нь тэгж холбогдож байна уу? Миний ер нь одоо яг би 14 жил өргөж байгаа 10 наснаас хойш. Тэгээд яг энэ хугацаанд ингэж хийж одоо хамаг юмаа ингэж зориулсны хамгийн гоё юм надад ерөөсөө тэр санагдсан. Асар олон хүүхдийн спортыг ойлгож байгаа. Тэр байтгаа ингээд арт тум бараад ирчихдэг хүндрэлт гэхээр мэддэг болж байна. Энэ ийм спорт байдаг шүү гэд гадралдаг болж байна. Ерөөсөө хамгийн гоё хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Манайд одоо 8 настай 3 4 хүүхэд амар тэр яс үсэнд бэхжээгүй зүгээр үү? Охтууд шүү дээ. Би 2 охинтой насандаа ингээд таарсан юм хийдэг л. Манай охтууд ирээд одоо 2 охин маань ирэнгүүтээ аава би хүндийг өргөхөөр шийдлээ тэр анх цэцэг ихчийг хараагүй бол би бол загнах нь хаашаа гэдэг дуурахгүй. Тэгээд учиргүй уухаалн дэмжээд аливаа миний хүү гэж хөтжээ очил сайн байв оруулаад тэр элдв бэлтгэлийнх нь хувцсыг авах гэж бодно. Эмэгтэй хүний хувьд тэгээд охтууд чинь тэг 8 наснаас төмөрөж болох юм уу? Болно. Ер нь зөв суурин яг зөв тавих юм бол болно. Тэр ихний нэг жил зүгээр одоо бараг жингүү шахгүй юм одоо нэг. Одоо хогийн шүрний шүүд ч тийм. Тиймэрхүү юмар зөвхөн техник хоногштлна. Тэгээд яг юм гар дээр санаалт, гүүл тариалт, өсрэлтийн очиж гөргөлөхгүй шүү дээ. 8 настай хөлтөд. Тэгээ манай тэр нэг охин хандармаа гэдэг охин байгаа. Тэр охин тэгснээс олимп үзчихэд би ээжтэй
намайг хүндрэлтэр хичээлүүлэхгүй бол би амиа орлоо гэсэн. Бүр шийдсэн зармаг байсан. За. Эмэгтэй чинь одоо хүүхдээ ч яг хоёулаа ер нь гантелментал болж авъя. ядаж гантел болж одоо та гантел төр өргөх гэж байгаа юм бол эртнээс юм шүлтлэгтэй цайртай ус уугаад ирүүлнэ үсттэй. Анхаараач. жингийн хувьд надад тохирох жинтэй болов гэж. Яг тийм хэлбэртэй ус байлаа шүү дээ. Тийм байл. Оо тийм бас байдаг тий. Сэдвээ жоохон өөрчлөлтөд илүү нэг тийм хоёр юм асуух гэдэг. Би хэрвээ буруу ойлгоогүй юм уу, буруу санаагүй бол тэр Токиод 4-р байранд тийм ээ медалийн зүгээр Осороос барайл алдлаг гэдэг чинь гэмтэл бүрийн идгээгүй байсан гэж сонссон. Өвдөгний гэсэн үү. За тэгээд нялхийтэй энэ төр гэж тийм мэдээлэлд явсан. Тэр талаар нь жоохон боломжтой хэмжээнд нь тодруулах уу? Зарим нь одоо баг тэр нөгөө өрсөлдөж байгаа хүмүүс нь тэр ингэчүүл энэ тэр одоо дими юм байдаг юм яадаг юм гэдэггүй. Үгүй зүгээр тэр чинь нэг нялхайтай хахта тэмцээнд орсон гэдэг ихний тэмцээнд 6 сартай хахта орсон. Аа зөв. Тэр нөө 6 сартай тэмцээнд орохын тулд би 2 сартай бэлтгэлтэй ороод төрөөд тэгээд 4 сар гэхэд юм жигдэрсэн. Тэр нөө нэг шилэв хугарсан юм. Тэгээ ер нь мэрэгжлийн тамирчин байна гэдэг чинь тэгэл ер нь бичлээс салахгүй шүү дээ. Бид нар байтгаа наах хөгч за Японд ч гэсэн тамирчдын тухайн одоо юу гэдэг ямар нэг юм хүчдэг ч юм уу мөр ингээд ачааллын нэг юм гэмтлүүд явчихдаг юм шиг санагдаад байна. Яа шил бугсаа одоо манайс улстай яол Гараад үсгээд бүр ер нь эмхтэй үе ер нь нэг өвдөжсэн. урт удаан хугацаанд юм ачаал даах чадвар байглаасаа илүү өгдөл нь мундаг байд юм шиг. Гэтэ бас Одоо тэр нэг шинжилгээ нэвтрүүлэг болдог байхгүй нэг юм нэг цахилгаан нөгөө тог зөгтөг банаа ингээд хүмүүсийг surprise юм да. Гэсэн банаа нөгөө Жудогийн Цагаанбаатар нөгөө ингэснэ ээжээ гэлдэг нэг жоо хүүхдийг шиг олгоод гэсэн манаа нөгөө Ашин шогийн жүжигч эмхтэй ингэж яаснаа сая тог зогсно. Тэгэхээр тэр айгу тийм мундаг төсвөрт одоо над нэг тэр төсөөл гэж байна. Монгол эмэгтэй хүн ерөнхийдөө бас төсвөр төвчээр одоо ер нь ажиллаад хараад байхад төсвөр төвчээр бас мундаг шүү дээ. нөгөө мэрэгчлийн баг тамирчны ард яг ямар хүмүүс ажилтдаг вэ? Тийм энэ стоо гайсалтай. Би яг тийж бодох миний өнөөдрийн яг энэ байгаа энэ бүтээсэн цэцэрлэгийн багшаас ахвалал дээ шат болгон ингээл тэрэндээ өөр ингээл гიშгээл ингээл ажаанаас ингээл тасалж ирсэн нэ сайхвар мөг гэлжсэн. Тэр ойлгон нэг шат ингээд бүтээж өгөө. Тэгээ би тэрэн дээр ингээд гიშгэж ингэж гарч ирсэн юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээд яг одоо миний ард гэх юм бол манай багийн тамирчид бүтэн багаараа одоо байж гин. Тэгээл эрүүл талаасаа гэх юм бол одоо манай спортын ангаах хоёрын шимжлэгийн алба байж гин. Мэдээж хамгийн чухал хүн бол одоо манай багш нь. Манай багш чинь одоо бүх юмыг л хийж бид нарын октоодынхаа сарын тэмдэг яг хизээ ирдэг бүгдийг одоо чиний хэрэнтэй. Одоо чиний хэрэнтэй. Тэр айгүй чухал үзүүлэлт байхгүй. Тэр үед эмэгтэй хүний одоо тийм спортод яаж амжилт буурна, тэгээ ядарна. Бид нар чинь нэг хүн юм уу гэж байгаа учраас тухай чинь савчин бас нэг хөөж мөгөөд ингэж яг өөрчлөлт орно штэ. Тэгэнгүүт яг тэр ачааллыг яаж тааруулах вэ нэ тэгээ би нэмэрчээ бид нар ч юм ингээл явчихж байгаа. Тэгээ байнга тэр ачааллыг бас уг нь албуулах ёстой. Анагаахын талаас байх юм бол тэгтээ болгочихгүй яа тэгэхээр тэрэндээ тасал алчих юм бол одоо жишээнүүд олимпийн үеэр миний бие нэмэрч за олимпиад орохгүй гэлтэй нь шүү дээ. Тэгэхээр яг ингээл өө ярихтэй байт юм. Би ч одоо октоодынхаа хязээ гэдгийг одоо мэдэхгүй явж байхад багш бол ерөөсөө тэр олон октоодыг даадан ингээд гонлоогоор мэдчихдэг. Тэгээ их нарийнхаагаа мэдэхгүй. Тэгэхээр энд ямар цаг зав юугаа зориулж байгаа нэг харагдаж байгаа шүү дээ. Олимп Японы болсон олимпиад багшаагаа авч яваагүй ингээд видео коллдод илүү. Үгүй тэр биш. Өөр тэмцээн. Тийм өөр багшгүй нэг хэд хэдэн тэмцээнд явж байсан л та. Нөгөөх л зардал уу? Тийш. Тийм л ах тэрнээс ямар ойлгохтой бол хамгийн хэрэгтэй үнийг шүү дээ хаа. Саяны жишээнд тэмцээний зарцлыг одоо манай Ирэхэд Монгол компани одоо байр хөсч та нар сонсон тийм. Тэгээ манай Ирэхэд Монгол компани 20 гаруй сая төгрөг багштай шүү дээ. Айлын хүн зарлал. Тэгээ багшгүй тэгээд л цагаад болохоор тэгээ одоо жишээ нь би ингээл олны танил нэлтэй арай гайг болсон ч гэсэн цагаад болохоор зарлал хэцүү шүү дээ. Хэцүү. 2 сая төгрөг хэцүү. Нөгөө түрүүний ярьсан нөгөө ард нь байдаг тэр одоо хэн байдгүй гэдгийг хажууд бас тэр нөгөө спонсорууд борлого дуртай спорт дуртай тэр хүмүүс аягүй чухал. Тэр нөгөө Чингис хаан хамтлагийн Жаргал сайхан ахыг
Одоо манай тамирчдын сүлд дуу болсон дуу байгаа шүү дээ. Та бидний итгэдийг алдаагүй. Тамирчны алдар хямдхан олдог. Бид хямдхан гэдэг үгийн зардал мөнгөтэй холбоотой бас нэг код үг тэр жагаахын дунд яваад гэж бодоод байна шүү дээ. Тэр нөгөө хямдхан гэдэг үгийн дунд чимтэй зардал мөнгнөөс хуулаад тэр нөгөө хугалсан шийдэл бэлэв сая ярьдаг бүх юмнууд явж байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэмэлт багшийн тэр хөдөлмөртэй багш яаж тамирчтай мэдэрч ийм ч юм лгээ. Одоо энэ их их гоё дөх. Манай холбоо ерөнхийдөө ингээ айгу уналтанд орсон. Тэгээд ганцхан бэлтгэл хийдэг байсан нэг гэсэн. Яг гоо ганц нэг өөр газар хийдэг хүмүүс байсан л баярмагч маань хийдэг байсан. Тэгээ баярмагч чинь ингээд эмхтэй гол ахгүй хэрэгтэй. Эрэгтэй эмхтэй голч өөрөө байхгүй. Охин голч арай нарих. Тэгээд Охин гол гэж нэрлэдэг юм уу тийм? бид нэр л дайраа маазар хагаад гэдэг. Ер нь бол эмхтэй голтой. Тэгээд нарийнхан тэгээ эмхтэй голч ахгүй эрэгтэй гол дээр бүтэн яг 20 жил спортыг ингээд чирж аваад за би чадхаараа авч явлаа шүү маяг өгч байгаа юм шиг. Ямар ч дэмжлэг юу ч байхгүй тэр үед. Тэгэл үнэхээр дуртай. Тэгэл баярмагч заалнаас явчих юм бол манай заалыг өөр зориултаар ашиглуулах гэсэн байхгүй. Тэгэл тэр хүртэл төсчүүлдээл ганцаараа тий амьдрал бүх юмар ингээд хохироод юм байжсэн. Тэгээ дараа нь манай одоо Сүмнэр хаус компани захиралд аваах маань яг манай холбооны ах нар чинь юм хідэн үеийн нэг үеийн ингээд залуус тий амар мөнгөтэй төгрөгтэй хүмүүс биш өөртөө өргөж исэн жижигхэн юм бизнесүүд ингээд эрхэлдэг болсон. Тэгээ сая ковид үед чинь бүгдээрээ л хэцүү байлаа шүү дээ. Тэгээд ийм болсон ах нар ингээд 2012 онд нэг тий даваах маань бүгдийг цуглуулад манай багш бас яг тэр тэнд ирээд тэгээ яг ингээд ажиллаад тэр хүмүүсийн ажилласан тэр бүх сэтгэл зүрхээ зориулсан тэрний одоо хүч өнөөдөр ингээд одоо манай холбоос хэрэгцэн тий хүн болгоны Монгол хүн болгоны мэддэг бас нэг холбооны нэг болсон. Одоо хүн гэргэлтэй спорт 5 руу орох гээд ингээ явж байгаа юм. Үр шимэн сууж гэн тий. Ингээ тийм үр шимэн ингээ тэр ах нартаа бас айгуу баярлж чаддаг. Тэгэл хамгийн гол ингээд амар бахармаар юм. Тэр ах нар маань ингээд нэг тэр баг бизнестэй гэж яриад байгаа учраас юу вэ гэхээр яг юм хямралын үедээ бид нарт ингээд зориулж ингээд тэмцээний зардал тэр үчи улсаас мөнгө өгдөг. Тэгээ нэг шгшааг дээр нь ганц хүн байсан болохоор нийлүүний зардал гаргана гэж тэл бүтэн багаар нь дэмжиж ингээд явсаар агаад манай ах нараас 1-2 нь ингээд бизнесийн дампуураад тийм юм болоо. Тэгэл нэг ихнэр мэхнэртэй элевдийн салцаанах дээр тулаал ингээд зөрчилдөөл чи юуны тулд ингээд баах охтодод мөнгө цараа яваад байгаа юм бэ гээл те хин ч гэсэн тэгэнгүүт яг иймэрхүү асуудлууд ч гэсэн ингээд биднээс ярихгүй л те нүдэн дээр ингээд харагдаал ингэж байгаа юм чинь ингээд амар олон хүн те хідэн хүн бүтэн амьдралаар явах хүрсэн баг. Тэрний хүчинд ингээд гарч ирсэн. Тэгээ хамгийн том бас артал бол одоо гэр бүл. Тэгээ би чинь сайхан хайнг гэж та. Жохон муу ээж. Тэгээ нөгөө 9 сар хүртэл нь хөхрөө муудаа биш нөгөө жоохон завгүй л байгаа. Угсаа нөгөө яалч амар ядардаг болохоор ингээл нөгөө ядардаг маргааш нь бэлтгэл дээр очиад яг ингэчих чаа. Тэгээ манай аав жир хардаг. Адэсөлийн 2 жил гарan яг тасралтгүй харж. Далайн нат нэг удаа бэлтгэл гайгүй одоо иймэрхүү үедээ ч юм уу далайн нат нэг удаа очиж аавна. Тэгээ бэлтгэл ихтэй бол нэг сартаа нэг очиж ханана. Тэгэл яг ингээл одоо 5 насны тэмдэгт амар өргөдмөр ээж аавын даа очие гэж. Одоо мэддэг болсон ч. Юу бол одоо би зүгээр айгуу яг тэгчих гэж байгаа юм биш шүү. Одоо анхаад ирчүүд мэрчүүд энэ тэгдэг. За ингээд гар барилтанд нэг үзчих юм уу чи гэхэд бол тийм хүмүүс тэгдэг. Тэр нь гайг. Ер нь хүн дээр үл технээс асуудаг хамгийн юм утгагүй жоохон мангар тийм мангар асуулт нь чад намайг өргөх үү гэж хүмүүс асуудаг. Тийм намайг өргөд дийлэх үү гэлөө? Тийм чи гурил мөрөл баг гурлаа зоглоцыг мөрлөл аваа явчихнэстэй гэж үгээд тэр чинь зүгээр яг энэ цэвэр техник спорт тустай юм төмөр техникээр өргөж байгаа. Тэгэл яг амьдрал дээр гарах юм бол яг ажиллаж нэг амар хүчтэй биш шүү дээ. Яг л эмхтэн хүн ямар идэг лээ яг тэр шиг. Анхудаа уулзж байгаа юм. Тэгээ би анх орж ирэх нь бол ингээд тийм бараг л нөгөө халахгар дээлтэй нөгөө олон шар зураастай малгайтай нөгөө бөхчүүд шиг их том биетэй эмхтэй орж ирэх болов гэж бодсон. Тэлэмгээс нэг томгүй юм биш. Намайг чинь чи бараг хол суугаараа муугаараа хийж ирсэн. Хажууд хүүхч харагдаж энэ гэсэн юм яриад байсан шүү дээ. Манай найруулагч бид нэр тэгсэн чинь ийм шавилахын юм тэгээ араг навчил юм биш. Мартсан биш бүр байж. Uganda Club.
Тэнд хүмүүс таарахаараа чиж яасан жижиг ингээд тэгээд идэх байсан шүү дээ. Зүгээр би тийм биерхүү боловч илүү нарийнхаа хоолойтой авах гэж хоолоо бол байна. Хоолойны өнгөн төр бол. Бид нар ингээд хатаа нэг байнга энэ дээр ингээд тохиж тавьдаг. Тэгээд түүх жоохон гэмтдэг юм шиг. Тэгээл тэр нөө амар хорилдог шүү дээ. Микро ингээд хоолоо сүүцэн байдаг шүү дээ. Тэр шиг тэгсээр тогтчтой юм шиг. Уулаасаа бол ийм өтгөө хоолойтой байгаа юм тий. Энэ спортынхаа яг юунд нь амар хайртай, дуртай бүр ингээд Би нэг одоо юу гэдэг карма гэж байдаг тий. Үлийн өрөө гэж бол байдаг. Одоо хүний хувь тавилан гэж байдаг гэж боддог байхгүй. Хичнээн мянга хувь тавилангаа одоо өөрөө ингэж хүн сонгодог ч гэсэн бас тодорхой хэмжээнд байдаг гэж боддог. Тэгээ яагаад тэгж боддог болсон бэ гэхээр нэрнээс ахвалаад одоо миний яг хүн дээрээс спортод гаргаж байгаа авсан бүх одоо дэлхийн ТV медалууд түүхэндээ анхных бүгдээ. Тэгээд манай ээж аав миний нэрийг өгнөөгөн заявлаа гэж өгчээсэн. Тэгээд бодан шигшээд манай аавын чинь тогч нэр гараад ирсэн. Тэгээд хойд хүүхэд байсан. Тэгээд ихчтэй гомдол ийм нэр өгөхгүй гэд. Тэгээд бөөн юм болж исэн. Тэгээд одоо бодохоор бас их бэлэтэлтэй тий. Анх цэцэг юм. Аав ээжийн анхны цэцэг үе чинь амжилт рекордын анхны цэцэг байж тээ манай. Тэгэл яг одоо манай анхны эх цэрний багш 114 дугаар сургуулийн энэ сүүлийн төслийн сургуулиуд шүү дээ, Япон сургуулиуд тэрний юм хувцалдаг нарийн коридорт. Тэгээ одоо барыг эндээс энэ бид ингээ хоорно юм ааш. Хэдгийн хүүхэд тэр хүн ч гэсэн одоо энэ өв саялаа аваа яваад шүү дээ. Хүүхдэд таниулаад тэгээ тэнд нэг юм жижигхэн юм 7 жилийн юм хүүхд өргөдөг гол байд. Тэгээ тийм гол хичээллүүлэл би тэнд үзчихэд ээж авт дээр хэлэхгүй. Тэг мэдээж яг таны төрөнд биш. Тэгээ хойч бүр хүн мэддэггүй байсан байхгүй. Юу яриад байгаа юм бэ чи? Би амар баярлав. Би 70 л өргсөн. Тэгэл аавч хоёр баларадаа гэж заимж байна л. Тэгээ бийсэн би одоо яг тухайн нэг бүдэг батаг орж гараа сайн санахгүй. Тэгээдсэн чинь тавталганд явлаа гэж худлаарай яадсан ба. Тэгээд ээж манай өдөр тэрний багш маань хамаатны нэг их чинь аавч ирт хамт ажилладаг. Автосны бодол дээр л таарчаад танах өстө хөөрхөр өгж байгаа гэсэн шүү дээ гэж. Тэгээ гэрэл зохиолсон. Тэгээ баригдсан. За тэгвэл энэ нөхөд тартай байгаа юм байна гэд. Тэгээд яг гэсэн чинь манай одоо ээжийн маань манай өвөө шүү дээ ээж манай өвөөгийн хичээхэн нөхөр нь одоо олимпиад оролцож байсан. Мөнхний олимпиад оролцож байсан. Хүнд өргөлт юм бас алтартай тамирч хүн байсан. Хүүхэд нас их баяр гэд ингээд өргөжсэн. Тийм ийм хүн байсан байж таарад. Тэгээд яг тэр хүмүүсээр дамжуулаад спортын даваалан дээр одоо Чулуунбүр багш дээр ингэж ирж ирсэн. Тэгээд нөгөө аавч орчин зэргийн хүмүүс тэгээд Торонто руу шилжих хэрэгэлдэг байхгүй. Тэгээд яг үнэхээр миний дуртай зүйл байсан юм шиг. Хобби. Та зурагт үнэхээр дуртай зурах тий. Тэгээд яг тэр шиг л байсан юм шиг. Тэгээд аавч өөр явна гэж шилжгээ явна гэсэн чи би явахгүй гээд. Би одоо ерөөс үнэхээр сандгүй хүүхэд насны юм зарим уу сандгүй штэ тий. Яагаад тийм үйлдэл хийснэ сандгүй байхгүй. Тэгэхээр нэг юм хувь талын юм шигтэй тэг санагдаад тийм надаа яавч өөр бүр үнэхээр чамайг дийлээгүй тэгээд эмээ эн чинь ингээд орхио авсан. Би тэгдэг байхгүй. Та ерөөсөө үнэхээр амар 11 настай охин хотод төмөр өргөөлдөг. Тэгдэг байхгүй. Чамайг битээр бүр дийлээгүй гэдэг. Айлын аав ээж нь ч октоо балетны зөөж яхин тийм зарим хүмүүс манекен болон төгөлдөр хуурч болно энэ тэгээд тэгэхэд танаа аавч хоёр бол тэгэл аавч хоёр бүр үнэхээр яг бид нарыг ингэж харж байгаа. Тэгээ хамгийн амар нь заяа манай одоо бид нар дөрүүлэг ярьж байгаа шүү дээ. Манай тэр түлэгддэг дуу маань түлэгдээд болцсон. Одоо нөгөө хоёр нь өргөж байгаа бас. За нөгөө хамтлаг гэдэг шиг болж байгаа. Манай ээж тэгж ярьдаг байхгүй юу? Би одоо энэ дөрөв хүүхд төрүүлсэн чи хөндийн өрүүлтийн халбанд л хүүхдүүд төрүүлээд байгаа гэдэг. Монгол улс бүр амар хувь нэмэр оруулсан байна шүү дээ. Энэ ерөнхийдөө Уганда клубчин болохоор хүмүүсийн нөгөө хүлээж идэг нөгөө олон адилхан төстэй ярилцлагуудаас өөр болохоор бидний түгээмэл биш асуулт сууд байгаа шүү. Бас нэг асуулт гэхээр одоо жишээлбэл чамайг энэ амжилтыг гаргасны дараа чинь хүмүүс ингэж нөгөө янз бүрийн хэл мэдээлэл дээр нөгөө маш олон тийм нөгөө санал болгосон тэр зүйлүүдээс татгалзаж
Ингэж нөгөө их орондоо үнчээрч гэдэг юм уу ингэж үлдэж энэ амжилтыг гаргасан гэдэг. Жишээлбэл одоо манайд чинь ингээд гадны иргэн болцсон ингээд суммууд төр тийм хүмүүс байна. Одоо манай Монголын Германы иргэн болцсон ч гэдэг юм уу. За тэгээ одоо Казахстанд полигон хийж байгаа тамирчин энэ төр байна л да. Одоо янз бүрийн хүмүүс. Яг тэрэн шиг одоо чам жишээл яг ямар материал ч юм уу ямар одоо иргэншил санал болгосон тийм саналууд байсан бэ. Би зүгээр тэр хүмүүсийн биш нөгөө чиний амнаас сонсон бас. Яг үнэ. Аа. Тэр нөгөө нэг одоо чинь юу гэдэг PR модер очихоор ингээд аман яриа өрнөдөг байхгүй. Яг одоо юу гэдэг хүн дөрвөлт албараа мэйл ирээл энэ өхнөж авъя гэсэн тийм нас биш. Тэр чинь дараагийн ажил шүү дээ тий. За тэгээ зөвшөөрөг гэвэл аль байсны юмнууд явагдаж эхэлнэ. Аа тэгэл Узбекистанаас л яг ингээд манай одоо очингууд манай тамирчин ингээд хэлдэг байхгүй нарийн бичгэн тэр үед л авах байсан. Ингээ манай бэлгээд яриад. Манай бэлгээд сайн олимпиад хамт орсон, нөхөд орсон. Манай охин тэр Узбекууд яг гоогаад. Яг тэр үед Узбекууд шинэ баг бүрдүүлээд одоо тэр баг аягүй өмнө тоглолцсон баг. Сая нөгөө надтай үзээд мөнгө авдаг охин байхгүй. Тэр охин яг ингээ уйлж байсан тий. Тийм яг Узбекууд аягүй өмнө тоглолцсон. Тэгээд ийм санал ирж байсан. Солонгосод бас бид нар нөгөө өмнө нь очиж хамтарсан бэлтгэл энэ төр хийжсэн болохоор. Тэгээд тэр солонгосын мөнгөн дөнгө бас янз янзаар л яриад байдсан. Тэгээд надаа баярлаа. Тухайн үед бас тэгжэл хэлжсэн. Зүгээр тэрний мөнгө нь би ярмааргүй байна. Би зүгээр нэг жишээ л хэлээ. Солонгос дэлхийн аваар гараад солонгосын хүн ер нь бас бүр тийм амар сайн биш. Гэхдээ яг хуу дайггүй мандаж дундаж 4 тэгээд дундаж тэгээд 6 7 дугаар байр маринд орсон билүү. Дэлхийн аваар гараа. Тэгж орсон юм ихтэй тамирчин амар лаг машин ундаг. Тэгээд солонгос жижигхэн газар нутагтай. Газар бол амар чухал тий. Эдлэн газартай амьдардаг. Шишагийн тамирчин. Тэгээд дэлхийн аварга 6 7 дугаар байранд ордог. Тэгэл нэг олимпиад болохоор яг тэр байруудаа л ингэж ордог. Тийм тамирчин тийм. Тэгэхээр яг медаль авсан тамирчтай яаж хандах уу тий. Тэгэл манай охины чинь өндөг өргөлтийн Узбекистаны маллай болгонгаа алдсан юм биш үү? Тийм одоо тэгээд нөгөө Америкаас бас нэг тэр их гоё байсан яваг нь таалагдсан тий. Тэгээ за эндээ үлдсэн дээр юм ингээ яваг. Тэрийг би яг сонирхож үзсэн. Бусдын бол сонирхоогүй. Иргэншлээ солихгүй Америкт бэлтгэлийн. Тиймгүүд Америкийн нэр хүмүүс орно. Үгүй. Сургууль сурна тэтгэлэгтэй. Тиймгүүдээ юугаараа одоо тэнд болж байгаа нөгөө тэмцээндээ сургуулийн өмнөөс орно. Гадаадын тэмцээнд Монголын нэр өмнөөс орно. Боломжтой санал юм шүү. Тэр айгүй боломж юмсан. Тэгээд тийм учраас хийсэн. Тийм тэгээд сонирхсан. Гэхдээ яагаад тийшээ яваагүй гэхээр багштай шиг би энийг ойлголцдог багш тэнд байх уу тий. Яг намаа мэдэрч. Тэгээд би үнэхээр тэнд очиж сургууль сурж байгаа юм чинь сургууль сурж хагаад за ер нь хичээлэл хийдэ авчвал яах вэ тий. Тэгээд спортын 70 насны богино штэ. Тэгэл за хичээлээ хий. За энэ тэмцээнд нь орсон болоод өнгөрчээ. Тэгэл тэнд очиад нэг сургуулийн нэрийг гаргаад медаль авдаг ч юм уу. Тийм тамирч болоод өнгөрчих юм шиг санагдаал. Тэгэл за ер нь эндээ. Тэгээд энэ бас амар хариуцлага л да. Түрүүлсэн шүү дээ манай ахнаар ингээл таваах юм. Ингээл хөрөнгө мөнгө зарцуулаад ингээл нэгсэн. Тэр хүмүүсийг орхиод өгнө гэж байна тий. Дөнгөж намайг зөвхөн намайг гаргаж ирэх гэж тэр хүмүүс хэдэн зуун сая төгрөг зарцуулаад холбоогоор. Баярлалаа та нарыг одоо ингэсэн баярлалаа. Гэхдээ би одоо таны ахад баярлалаа онгосон суулаа Америк явлаа гэвэл бас. Тэгэхээр энэ аягүй чухал байхгүй. Хэсэгэн хугацааны эрх мэдэл ч юм уу тэр материалын байдал тэр юмны төлөө өөрийнхөө зорьсон үнд зүйл бусад тэр зүйлүүдийг солихгүй байх тийм сонголтыг хийнэ гэдэг бол мэдээж одоогийн зах зээлийн ертөнцид ялангуяа залуу хүмүүсийн хувьд бол хэцүү сонголт байхгүй. Мань мэд бол одоо үн чимэндээ бол тэр чигээрэл юу дуусна. Яг энэ хүмүүсийн хувьд тийм сонголтыг хийж байгаа нь аягүй чухал. Одоо хүн болгоно тэгж чадахгүй байхгүй. Тэгээд энэ нөгөө урт хугацаанд харж байгаа одоо чиний нөгөө түрүүний бас нэг юм буддист хандлага энэ төр шүү дээ. Урт хугацааны амьдралын утга учир тэр одоо карма энтрийг ойлгож байгаа. Тэр бүх нөгөө үзэл хандлагууд чинь тэнд нөлөөсөн баг. Тэгээд тийм учраас баярлалаа гэж хэлж байна бас тийм. Бидний нөгөө Уганда клуб тухлан суух хугацаа эфирийн хугацаа гэж хэлээ да. Өндөрлөгт өгч байна. Төлөвийг давуулан биелүүлсэн нөгөө хөндөг өргөлтийн спортын хэлээр бол нөгөө захиалгыг ингэдэг шүү дээ. Тэр захиалгаас давуулан биелүүлсэн энэ тэр байж байгаа. Би энэ манай энэ оны одоо хамгийн отгон нэвтрүүлэг гэж дөрвөн оршил дээр нь хэлсэн шүү дээ. Хамгийн оны сүүлийн ням гарагийн орой бид нэр урилгатай урилгагүй энэ дөрвөлжин хайрцаг дамжуулаад
айл өрхөд ороод сууж байгаа юм чинь эх жилийн та хоёрын төлөвлөгөөг асуумаар байна. Одоо анхаа маань бол ёстой нэг мандаж байгаа нар шиг дөнгөж одоо би бол карьерийнхаа эхлэн гэж бодож байна. Одоо фанат хөгжөөнд дэмжигчийн хувьд бол цогоо ахын ажил мэргэжил бол угаасаа тэтгэврт хардггүй тэр 10-20 грамм харандаага дааж лээвэл хараа нэгэн харж лээвэл тэр бол ёстой хидж наслсан бурхны өгснөх нь яс цуурчихгүй. Тэр харандаадаа идчихгүй бол харандааныхаа голдоо идчихгүй бол тэгээд бурхны өгсөн бүх хугацаанд бол энэ авьяасыг бол цацруулж бидэнтэй хуваалцаад байх тийм ирээдүй байгаа. Тэгэхээр 22 онд одоо холын ирээдүйг ярихаа боли 22 онд манай хоёр зочин ямар хуу төлөвлөгөөтэйгээр 1 сарын 1-ний босго руу ингэж алтгаж орж байна гэж. Аврагаас эхэллээ. Тэгээ ах цолтойгоор бас. Тэргийн цолын хувьд тий ах төрчин дараа. За ladies first гэж бодоод л яачих вэ? Ямар ч гэсэн эх он дэлхийн авраг шалралт тэмцээн байгаа. Хамгийн том зорилго нь тэр он. Тэгээ ерөөхдөө эх оноос эхлээд дараагийн олимпийн Парис хүлээж байна. Тий оноо цуглуулах тэмцээнүүд маань явж байгаа. Гэхдээ яг өнөөдөр маргааштай л зүгээр яг тэрийг бодмооргүй олж байгаа энэ амралтыг яг ирээдүйн зорилгоо хатаал за би одоо тийхээ шүү биш зүгээр амар гоё мэдэрч ингэж мэдгүй би жирэмсэн бахтаал тэгэж удаан амарч утсан. А тэгээд нэг хүүхэд тахта нуруу гэмтээ доронтод бас нэг хэсэг аавч дээр очиж амьдарч байсан 10 сар болж байсан. Тэрнээс хойш тэгээд ерөнхийдөө яг төрснөөс хойш гэх юм бол яг сүүлийн 12 сард нь бэлтгэлтэй орчихсон байхгүй. 3 жил амраагүй. Саялан тусаад бас амраагүй. 10 хоног яг амарсан. Гэхдээ нэг хөдөө гадаа ингээл хөвлөл гээл ингээл гисээр хаад ингээд дууссан. Тэгээ яг одоо ийм сар амрах юм хөөсөн дээр яг энэ хугацааг юм гоё мэдрээд. Тэгээд ерөнхийдөө ганцхан удаа ингэж алдчихж байгаа юм чи ингээ гэр бүлэрээ бас чадвал гатгшаа гоё ингэж явж амрах, амарч үзэх тийм зорилготой байгаа одоохондоо. Тэгээ бас яг энэ амарж байгаа энэ хугацаагаа бүр амар гоё нөгөө дээрээ бас очимоор байна те. Монголда бас нэг 2-3 хоног хөдөө яваад ингээд өвлийн гоё юм байгаль гоё хараад ингээд амармаа. Одоо л би амралтай л бодож байна. Тэгээд мэдээж тэрний дараа бэлтгэлтэй орсны дараа одоо дараагийн олимпиадаа амар гоё юм цэнэглэгдээд те. Дахиад 3 жил шахуу ингээд мэднэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд зэрэндээ ингээд амар гоё мөрчүчтэйгээр ингэж армаар. Зэ ахлах төрөчөө. Ахлах төрөчний яг хөө тэгээд би ч нэг 2 дахь үеийн малчин юм чинь айхтар хоол нөгөө нэг юм төлөвлөж одоо хүртэл чадахгүй нөдөлч игээл байгаа. Тэр нь бол нэг 7 хоногоос дээш бол ажил төлөвлөж чадахгүй. Ажил төлөвлөчгөө тэрэндээ нөгөө өөрөө шаналаад ингээд зовоод байдаг. Тийм болохоор нөгөө миний тархины нөгөө өрчлөөсөн тэнэр байх гэдэг үг. Алсын хараагүй ойрын хараад юм биш үү? Тий, тэгээд тийм учраас за мэдээж төрөүний ярьдаг шалтгаан бол одоо нөгөө 90-ад оны их үед нөгөө одоо тэр зурж байсан шиг одоо тийм зөв нөлөөлөл үзүүлэх тийм шаардлага хэрэгцээ одоо Монголын нийгэмд гарч ирээд тах шиг байна. Тийм учраас би магадгүй 2 дахин илүү зураг байх. Ялангуяа Монголын улс төр нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлуудыг хошин хэлбэрээр эргээр хүмүүст ойлгуулах, нөлөөлөхийг аль өөрийнхөө чадал энэ саунд байгаа авьяас юугаараа хичээн. За мэдээж тэгэл хобби интер бол уусгалаараа явцдаг ажлууд учраас тэгээд өвөө ятахтай нэг одоо өөрийнхөө даах хэмжээний гантил авах юм зорилт амлалт өөрийг авъя. Амлалт өөрийг аваад тэгээд бас багштай шалгуулъя. Ой шавар аваад багт өөрөө шууд багшаа. Тийм зэлтэй. Шавар орж шүү. Шууд залтай шууд багшаа гэдэг хэлдэг шүү дээ. Тэгээ хүүхэнд яаш тэ нэг хондгоо мондгоо юмны яаж хат. Манай багш шиг хин гэж бодож чинь чи. Аврагын шав шүү дээ. Тий. Тэгээ яг би нөгөө түрүү өөрөө чи хүлээж яхад нэг юм зүгээр скетч гэх юм уу да. Нөгөө хүмүүс чи нөгөө нэг Вашингтонынхаа энэ чи уурлаад алив чи нөгөө онгоо ятмараад тэгээд гэдэг шиг одоо нэг тих байх гэж бодоод би нөгөө бэлдээд зураг зурцсан. Тэгээд нэг ийм зураг байгаа. Одоо энэ болохоор чи нэг зүгээр нэг ийм хүнд тойн өргөсөн биш. Монголын нэр үн тэр хүмүүсийн итгэл одоо нөгөө ах нарын чин итгэл тэгээд одоо бахархал араасаа дагсан энэ олон хүмүүсийн одоо урам тэр бүх зүйлийг хамтан өргөсөн шүү гэсэн ийм санаа шүү. Тэгээд эмэгтэй хүнийг нөгөө шогол зурх хамгийн буруу гэдгийг би ойлгосон нөгөө хүний хувьд нөгөө нүрийн бас зураагүй байх. За энэ бол яг нөгөө нэвтрүүлгийн тухай одоо анхны юм уу? Анхны хайрхаа тухай яриач. Яриач гэдэг. Тэгээ нөгөө бас нөгөө яг ба энэ магтаа тэр дахиад хинтэй ажиллах юм байна. Сонин тийм танил дүр төрх харагдавчлаа. Тий. Нөгөө хамгийн надаа байна. Нөгөө байна. Энэ Уганда
Угандагийн Жорж байна. Унгалд ахта шав орё гэдээ явж байгаа. За за. Ярианыхаа ярьчуучдээ нөгөө фашин шоугийн тэр нөгөө нэг танаа амар ах ч мас дуртай авах гэж бодоод л биш яаж үзэг болохоор мэдэхгүй. Дуудаа хавчраа. За би авах чийдэг. За тэгээд нөгөө Баянагийнхын тухай бол нөгөө хамгийн сайн мэддэг хүнээ нөгөө хитрхи их мэдээлэл байдаг учраас нөгөө тулгамдаад юм хийж чаддгүй. Хамаагүй. Тэгээ нэгэнтээ нөгөө хөгжим ярьсан юм чинь тэгээ одоо шинэ оны сүүлийн нөгөө өвлийн үгэн шиг бас нэг юм бэлэг гэдэг энэ яг одоо энэ нөгөө за яг фэнслогч байсан ч гэсэн фэнслогч аваа сонсороо. Чи ингээд одоо маш сайхан мэдээ ганцхан дүүрэн олцтой дэлхийн аваргын алт медаль аваад их орондоо дөнгөж ирсэн энэ одоо азтай завшаантай мөчи чинь тачлуулаад энэ наабын авиул яг энэ шиг хийж Ямар гоё юм баярлалаа. Аба. сонсороо. Аавда билээ маргааш миний төрс өдөр. Оо тийм үү. За баярлалаа. Чи арай л нэг тийм нэг орчин үеийн маягтай шинэ үеийн төдөө. баярлалаа. Миний хамгийн дуртай бот. Агаахад энэ За чи бол нөгөө Хандгалаас нь алгаа авсан. юу юм чинь. Би танаас бэлгэнд пен золоо авсан. За Родч бас одоо чиний бас дуртай. Родч байна. За баярлалаа. За тэгээд нөгөө Стало үүдний яасан чи Гитлер хүүгийн одоо бас мартаад яг нэг Ямаоги гэдэг шиг одоо Жоржтой энэ Билли Жоэлийн энэ одоо За би дамжуулж игээд. сингл бенз. Оо янз. За мөн ч хэлээ шүү. За. Ямар гоё юм бэ та. Та бас бэлгүй өгөөч. Оо би Ширээн нэр давчин бэлэг бэлэг пак байгаа мартсан шүү шүү. дээ. За энэ манай хамтран ажилладаг байгууллагын бэлгийг хүрэлцэн ирсэнд баярлалаа гэдэг. Энэ бодвол бэлтгэл сургууль хийдэг хүнд нөгөө хончор тэр хэрэгтэй байлгүй гэж одоо баярлалаа. дамжуулж өгөөрэй гэсэн шүү. Монгол хүн ороход Тийм Монгол хүн. Хончор. Тэр чин бэлтгэл дээр манай багш л хөрхий буцалгааж тавиад тэгээд бид байн гойдаг ш тэр нь. би тэгээд нөгөө болж цоондоо тохируулаад манайтай мисч нөгөө үндэсний юмнуудаа Тийм ер нь аль хэрэглээл нөгөө одоо айхтар үнэтэй юм яаж чадахгүй юм чинь тэгээд хончор тэгээд цацаагаан аль болохоор тэр юмтай хэлээ. гайхалтай ш манай зэрлэг жимс. Нөгөө тийм. Юугаас вэ? 21 оны хамгийн отхон дугаар энэ хүрээд өндөрлөж байна. 22 онд эргээд уулзцгаая. Уулзах газар Уганда клуб. Баярлалаа. Баярлалаа. Сайн байцаарай. Uganda Club.